Бодит болоод уран зохиолын ил 2 хүлгийн эмгэнэлт хөвдгөл гайхмаар адилхан төдийгүй. Сүйрсэн хугацаанд 4 дугаар сарын саргүйг хүйтэн шөнө. Шалтгаан нь мөсөн уул мөргсөн явдлаа. Ганагийн сүгт давтай морил. Константин Филимонов Нострадамустай хэлсэн түүх номноос. Ирээдүйн төлөө ой санамжийн сангаар зочлох вэ. Далдыг харах нь ер бусын үзэглүүд дундаа цаг үргэлж дээдсийн суудалд заларч байдаг. Ягаад гэвэл далдыг харах авьяастай хүн ёс суртахуун оюун санааны өндөр дэд мэдрэхүй хүнлэг чанараас гадна хэлсэн үгнийхээ төлөө хүнд хариуцлага үүрч явдаг юм. Бид энэ уран бүтээлийн ер бусын зөн мэдрэмжийн тухай өгүүлэх гэж байна. Уран бүтээлийн зөн бэлэг бол миний бодоход Бивангердийн хамгийн сонирхолтой, хамгийн хачинжигтэй эгэл бус хэлбэр юм. Далдыг харсан ийм зөн ч үгүйсээ хөвчлэн ухамсараас ангид хараяндаа ер бусын өвдсаар эрэхгүй бичигддэг бөгөөд уран бүтээлчдийн олонх нь зөн бэлгийн гайхам авьяасаа өдөр тутмын амьдралдаа үл ашиглах хагаад ийм авьяастай гэдгээч тэр бүр мэддэггүй. Зарим тохиолдолд үл тоомсорлох нь ч буй. Гэхдээ авьяаслаг зохиолч, зураач, жүжигчин, хөгжмийн зохиолч нарт заягдсан барагдашгүй урам сэтгэмж, зохион тойрвох их хүслэн хязгааргүй хүсэл тэмүүлэл ер бусын зөн мэдрэх үн эрт өрөө хизээ нэгэн цагт учир битүүлэг бүхэн оршин тогтнож буй тэрхүү хэл хязгаарыг даван нууцад ертөнцид нэвтрэн орохт нь тусалдаг. Ухамсартайгаар биш гэдгийг давтан хэлье. Энэ үгээ нотолохын тулд хэд хэдэн дээж бичгээр жишээ болгоё. 1898 онд Америкийн шинжлэх ухааныг хэлбэршүүлсэн зохиол бүтээл нийтэлдэг нэгэн хэвлэлийн газар Тэнгисийн зэргийн ахмад байсан Морган Робертсоны Үймэн хэмэх хагас зөгнөлт романыг хэвлэж нийтийн хүртээл болгожээ. Энэ романд Титан хэмэх аврах хөлөг онгоц мөсөн уулт хамөргөлдөж хөлөг онгоц багийнхан зорчигчд нь сүрч угаа тухай өгүүлдэг юм. Энэхүү бүтээл дүрслэгдсэн үйл явдлыг энэ роман хэвлэгдсэнээс хойш 14 жилийн дараа 1912 онд анхны бөгөөд эцсийн аяллаараа мөсөн уултай мөргөлдөн сүрсэн зорчигч тээврийн Титаник хэмэх авраг хөлгийн сүрэлтэй адилдах тунж төвөггүй. Ийхүү хэн ч мэдэхгүй роман тойрвогч эмгэнэлт явдлыг зөнгөн хэлэгж далдыг харагчийн алдрыг хүртэж утга зохиолын хэмжүүрээр амжилт олоогүй роман нь тэр дөрөө хамгийн гүйлгээтэй ном болж хувирлаа. Бодит болоод уран зохиолын ил 2 хүлгийн эмгэнэлт хөвдгөл гайхмаар адилхан төдийгүй. Сүйрсэн хугацаанд 4 дугаар сарын саргүйг хүйтэн шөнө. Шалтгаан нь мөсөн уул мөргсөн явдлаа. Робертсоны хөлгийн нэр усны төрц, зорчигч болоод аврах завны тоо, мөргөлтгүйн хурд бусад ач холбогдолтой болоод ач холбогдолгүй олон жижиг зүйлсийг бараг яг л таажээ. Тэгэхээр энэ юу вэ? Огт хамаагүй тохиолдлын цувралуу эсвэл зохиолч үйл явдлыг үнэхээр урдчилж харав уу? Энэ асуултанд хариулахаас өмнө дахиад нэг сонирн баримттай танилцъя. 1880 онд Джон Дармингтон Санхиро буюу Далаанбаатар хэмээх нэртэй адал явдалт роман бичиж хэвлэлд бэлтгэжээ. Романа өвөрмөц байдлаар сурталчилгаар шийдэн зохиогч Библиэс тасдаж авсан хуудсууд дээр өөрийн романы хэсгээс ишилж Санхиро онгоцон дээр бослог гарлаа. Ахмад алуулсан хөлгийн тэргүүн туслахыг хитэг давуулж хаялаа. 2 дугаар туслах намайг хүчээр жолоон дээр зогсоолоо. Хөлгийг Амазон көмөрний адаг руу залж явна. Уртаргийн 28, өргөргийн 32 градус. Хурд 3.5 зангила SOS гэж бичжээ. Сурталчилгааны энэ хуудасаа хэвлэн 5,000 лонхонд хийж далаа руу хаяв. Сурталчилгаач амжилт олж роман нь нэрд гарчээ. Гэтэл 1882 оны 5 дугаар сарын 4-ний өглөө хэний ч санаанд оромгүй гайхмаар явдал болов. 5,000 лонхны нэгийг далаагаас олсон Бразилийн харуулын онгоцны усан зэргүүд аимшигт бичгийг гаргаж уншаад дурдсан солбилцол руу яран довтолгов. Тэнд очсон харуулынхан үнэхээр бослогод өртсөн усан онгоцтой тааралджээ. Сурталчилгааны зурсны бүх зүйл болсон явдалтай яг тарав. Тэдний аварсан хүмүүсийн хэнэнч тусламж дуудаагүй. Тэгэх боломжч байгаагүй гэдгийг сонсоод аврагчид тун их гайхжээ. Хамгийн гол нь тэдний дайрч эзэлж авсан хөлөг онгоц Санхиро хэмээх ховорхон бөгөөд эрэлгэн нэртэй байсан юм.
Энэ болоод өөр олон сонин хажин тохиолдлуудыг судалсан парапсихологчид хэд хэдэн таамаг дэвшүүлсэн ч бодит баримтуудтай нэгэн адил итгэж боломгүй байлаа. Үнэнд илүү ойрхон нь дараах тайлбар мэт надад санагддгийг хуваалцсангүй. Бодит бус ертөнцид үйл явдал цаг хугацааны дис дараалалаараа хадгалагдсан газар хөдлөлт, суурил, дайн, эвлэрэл, өлсгөлэн, таглаг гэх мэт мэдээллийн сан бүхэн ментал буюу нарийн биеийн орон зай байдаг. Эдгээр үйл явдлууд өдрийн дараа шөнө, зуны дараа намар, төрсний эцэст үхэл ээлжилдгийн нэгэн адил эргэж уцалтгүй хатуу эрэмб дараатай. Гэтэл зохиолч уран бүтээлч хүмүүн уран бүтээлийн бясалгалд автахдаа энэхүү мэдээллийн сангаас ирээдүйд болох үйл явдлын гол утгыг шүүрэн авч дээрээс нь хэн нэгний өгсөн материалыг авьяас биелгэнд хүрэх хэмжээнд өнгө будгаар чимэн өөрийнхөөрөө дүрслэн төрөвдөг болоо. Би парапсихологчийн хувьд уран бүтээлчийн зөн мэдрэмж, далдыг харах сонгодог зөн мэдрэмж хоёр ижил төстэй ойлголт төдийгүй долгионы давтамжийн хувьд ч бараг ижилхэн гэдгийг баттай хэлж чадна. Үүнд итгэхийн тулд холоос жишээ ирэх хэрэггүй бөгөөд Оросын хөв заяаны тухай Лермонтовын урдчлан өгүүлэх үе эсвэл Достоевскийн альбингийн зөн бэлгийг л санахад хангалттай. Алексей Толстой, Иван Бунины бүтээлүүдийг ч бид мартах ёсгүй. Булгаковын үеийн үртэй өндөг нохойн зүрх, Мастер Маргарита хоёр хэмэх бүтээлүүдэд шидэт зөн бэлэг хичнээн их байдаг үлээ дээ. Жюль Верний хичнээн олон уран сэтгэмжид зөнж санаа өдгөө бодит зүйл болсноор барахгүй ахуй амьдралын ердийн хэрэглээ болчиход байгаа юм лээ дээ. Үүнтэй холбогдуулан уран бүтээлийн зөн бэлгийн нэгэн жишээ дурдвал сонирхолтой байх болов уу? 1884 онд Магнонет хөлөг сүрчээ. Дөрвөн хүн их далайн мандал завин дээр идэг уух юмгүй хөвж байлаа. Арга тасарч, өлсч цангасаар сүлдээ сэхэтэн бичиг номын хүмүүс баргалгалж зурв. Төгсгөл нь бүр халагламар. Гурван нэгийг алж идэн золиосон додогчдын нэр нь Ричард Паркер. Энэ гонигт явдлыг мөрдөн судалж асан төшмлүүдийн нүдэнд Эдгар Аллан Погийн өгүүлгийн ном өртөөгүйсэн бол хүн хүний алж идсэн энэ тохиолдол тийм ч их шууган тарихгүй байсан. Энэхүү номонд усан онгоцон суурж, задгай тэнгист аягдсан дөрвөн хүн идэж усгүй байсаар сүлдээ ухаан болингортож тухайгүйлдэг Артур Гордон Пимийн адал явдал хэмээх нэгэн тууж буй. Гурван нэгийг алж иддэг золиосонд гарагчийн нэр. Тийм ээ. Таны таамаглаж буй зөв. Ричард Паркер. Эдгар Погийн энэхүү зөнж туужийг 1838 онд өөрөөр хэлбэл бодит үйл явдлаас 45 жилийн өмнө анх хэвлэжээ. Ерөөс олон зохиолч, яруу найрагч, зураач, хөгжмийн зохиолч нар зохиол бүтээлдээ өөрийн басгүй өрөөл бусдын ойрхны үхлийг урдчлан харж дүрсэлдэг нь гэм бус зан. Ийм тодорхой баримтууд ч байдаг. Лорд Малгроу, Английн алдарт зураач Гилберт Стюартад нэг удаа өөрийн ах генерал Фипсийн хөргийг захиалжээ. Генерал хэдэн орой зураачийн дэрд суугаад зураг дуусахаас өмнө колонийн цэрэг захирах үүргүүлэн энэтхийг явахаас өөр аргагүй болжээ. Тиймээс Стюарт хөргийн зарим жижиг сажиг хэсгийг цээжрээ зурлаа. Гэтэл зураг нь захиалагчид таалагдсангүй. Лорд, энэ миний ах биш байна. Та хэн гэж юм бэ? Нэг галзуурсан алуурчны хөргийг дүрсэлжээгээд зураачийг мэрэгжлийн бус хэмээн шүүмжлэв. Стюарт ихэд гомдож ажлын хөлс авахаас татгалзан гарч оджээ. Тэгтэл энэ түүхийн тайлал Лорд Малгроу зураач Стюарт төдийгүй хөрөгтэй холбоотой явдлыг мэдэх бүх хүнийг мэл гайхшруулав. Генерал Фипс энэтхэгт очиод галзуурч амиа хорлсон нь удалгүй тодорхой боллоо. Зураач жохом тэр байдлаар нь л түүнийг зөгнөн харж дүрсэлсэн бололтой. Би сонсогч таны анхаарлыг зөнч мэрэгэн бүтээлүүд рүү тэгээрийн жагсаалт руу хандуулах гэж байна. Моцартын Реквием, Есенины Хар хүн, Гумилевийн ажилчид, тэрчлэн Гоголийн амьдараа авслуулах аимшигтай хав тавилангаа урдчлан харсан гунигтай алдартай гэрээслийг эргэн санацгаая. Борис Пастернак яруу найрагч зохиолчдод өөрийн үхлээ бүү гэж хэмээн зүгээр ч нэг зөвлөөгүй. Бид энэ дуран бүтээлийн гайхалтай зөнж, нууцлаг хэвшинжийн тухай хоёр дахь тайлбарт тулж ирээд байна. Миний энэ хувилбар дээр үгүүлснээс анхныхаасаа хийсвэрлэл багтаа учраа илүү үнэмшилтэй болов. Тэгэхээр Пастернак оюун бодлын хүч ямар агуу байдгийг, онсон мэрэгэн үг хов тавиланг юутай хатуу ширөөнөр урдчлан зөгнөж болохыг мэдэж байснаар барахгүй өөрийн ирэхгүй мэдэрчээ. Мэдхгүй байж чадахгүй.
Зохиолч хүн өөрийн авьяасын хүч, агуу бүтээгчийн эрс далайцаараа ирээдүйг төлөвлөж өргөдөг. Жишээ нь Мартиновын Үүлийн үртэй буудлагаас хагас жил орчмын өмнө Лермонтов зүүд гэдэг шүлэгтээ үд дундын халуунд Дагестаны хүндэд цээжиндээ туглахтай хөдөлж чадахгүй хэвтэн бий гэж бичсэн байдаг юм. Михаил Юрьевич Лермонтов суманд өртөж өгөхөө болцож төлөвлөн зөгнөж хэлсэн юм биш үү? Хүсэх юм бол зөн бэлгийн ийм жагсаалтыг хязгааргүй үргэлжлүүлж болно. Би тоото хэдгнийг л өгүүллээ. Ямар дүгнэлт хийж болох вэ? Үүнийг тохиолдлын давхцал, мэрэгжлийн мэдрэмж, уран сэтгэмж гэж тайлбарлах аргагүй бөгөөд доройгод тэдний урдчлан хэлсэн бүхний өчүүхэн багахан хэсэг нь хүртэл биелдэг болохоор тэгж хэлж байгаа юм. Бүхнийг харагч мэлмээ. Танд ийм явдал тохиолдож ирсэн үү? Санаарай. Утас дугарлаа. Та харилцуур аваагүй байхдаа хинтээ ярих гэж байгаа мэдчихэв. Эсвэл та аль эртнээс тааралдаагүй явсан хуучны андыгаа дурсан санаа нь годомжинд гарч бужигнсан олны дотор ормогцоо түүнтэй таралтана. Эсвэл та ямар нэгэн асуултын хариу гэрэн шүнжэнгөө шаналж байгаад тархи амраахаар зурагтаа асаалаа. Гайхалтай. Хариу нь энэ байна. Дэлгэцнээс хариугаа гинт боллоо. Энэ тохиолдол парапсихологчид онцгой эгшнүүдийг магадлан онолтой холбож үзээд тийм баримтууд байж болно. Өөрөөр хэлбэл програмчлагдсан байж болно хэмээн нотолдог. Далдыг харах чадвар нь дан ганц өнгөрсөн үеийг бус мөн одоо цаг ирээдүй цагийн ер бусын ой ухааныг эзэмдэгч хүний сэтгэхүйн боломж хязгааргүй гэдгийг нотолж өгдөг. Таны амьдралд дээр өгүүлсэн тохиолдлуудын ядаж нэгэн тохиолдож байсныг та өдгөө санаж байгаа бол өөрийгөө далдыг харагч хэмээн тооцох үндслэл бий гэсэн үг. Тохиолдлын мэд санагдавч эдгээр давхцлууд далдыг харахын 3 хэлбэрийн анхдагч когнитив буюу жинхэнэ үйл явдлыг харах юм. Мэдээж таны зөн чавьяас өнгөцгөн шинжтэй л дээ. Когнитивын шилдэг жишээг одоо сонирхъя. Арван 8 дугаар зуунд амьдарч асан Шведийн шиддэн Эммануэл Свенденберг дэлхийн дурын эзэгт гарч буй сэтгэл санааны хүчтэй өөрчлөлтийн тесрэлтийг хүлээн авч тайлж чаддаг байжээ. Ингэхдээ зогсоо зайгүй огиулах толгой нүвдэг тэр бүхэл ухаан алдах зэргээр аимшигтай хямардаг байж. Нэг удаа Амстердамд хүлээн авалтанд өргөдөн очсон Свенденберг гэнэт ухаан алдан унав. Тэрээр ухаан ормогцоо Оросд хэдхэн минутын өмнө 3 дугаар Питер хааныг алчглаа хэмээн харамсан өгүүлжээ. Удалгүй дэлхийн бүх сонинууд далдыг харагчийн үгийг нотолж тэрхүү эмгэнэлт явдлын тухай мэдээлсэн юм. Түүний намтрыг бичигч дараах үзэгдлийг дүрслэн бичиж үлдээжээ. Стокгольмоос хэдэн 10 км-ийн цаана байсан Свенденбергийн царай гинт ухай цайж ухаантай ухаангүй хооронд алдарснаа Шведийн нийслэлд төмөр гарч байшингаар нь хотыг залгиж байна гэж найзуудаа ярьлаа. Стокгольмынхан гамшигт үзэгдлийг арайхийн зогсоож төмрийг унтраасны дараа л далдыг харагч бүрэн ухаан оров. Үүнтэй төстэй нэгэн учрал 1547 оны 100 Москвад болжээ. Тэгэхэд дүрлцсэн галын дөл хотын дийлэн хэсгийг үнс нуран болгосон. Уг нь гал дэрглүүрийн урд өдөр төмөр эхэлсэн яг тэр газарт зөн чимрэгэн Василий Блаженний ихэр татан үйлж газар мөргөлөн байжээ. Урдчлан өгүүлэхэд Оросууд, ер нь Оросууд ч биш бүгдээр аливаа юмд хайн ханддаг хойно огт тоогоогүй байж. Ингээд Москвагийн түүхтэй холбоотой энэхүү баримт далдыг харах үе нэг биш, харин 2 дугаар хэлбэр прогогнитал буюу ирээдүйг зөгнөн хэлэх хэв шинжид хамаарна. Хэдхэн жилийн өмнө янз бүрийн орны чөлөөт эрдэмтэд нэгдэж шугам бус цаг хугацааны бүд өвчийг боловсруулсан. Энэ онолоор бол оршихуйн дамрангуулыг цаг хугацаа халгалсан туузан мэт ороочихсон байдаг. Энэ цаг хугацааны 3 шат буюу өнгөрсөн одоо ирээдүй залгагдан нийлсэн байна. Энэ дамрангуулд хүн болгоны хөгжлийн оромог байдаг. Цаг хугацааны нийтлэг давхраанд цорхоо байдаг тухай сонирхолтой таамагаар бол эдгээр цорхоогоор ирээдүй одоо өнгөрсөн цагийн тухай мэдээлэл зөн чимэрэгдэд ч бидэнд ч бас хүрч ирж байдаг. Хамгийн агуу зөн чимэрэгдийн нэг нь Мишель Нострадамус билээ. Бүхэл бүтэн улс орон ард түмний хувь заяаг нууцлаг далд утгаар өгүүлсэн 5,000 мөр шүлэг түүний үндсэн бүтээл нь юм. Харамсалтай нь түүний шүлгүүд далдын далд нууцлсан утга санаатай байдаг. Нострадамусын толгой холбосон зөнгөллийн тухай Болгарын далдыг харагч Евангелие Димитровна эдгээр шүлгийн үннийг хүмүүс хавьд тайлж уншиж чадахгүй. Яагаад гэвэл бид нүдтэй боловч харахгүй, чихтэй боловч сонсохгүй байна штэ гэж хэлжээ. Нострадамусын зөн чүлгэнд шууд
битүү далд утгагүйгээр өгүүлсэн бичвэр тун ховор. Европыг хүрэн тахал эзлэн эсвэл бурхангийн улаантнуудын найр 73 жил үргэлжилнэ гэх мэт. Түүний зөгнлөөс өдгөө Америкчуудын хүлээж буй тэр эмгэнэл ойрын ирээдүйн хамгийн аимшигтай үйл явдал болж магадгүй. Үер газар хөдлөлт олон хүний амьд хүрсэн байгалийн бусад гамшигуд цөнгөд хөлдөн. Нострадамусын тооцоолсноор энэ агуу гүрэнд 44 жолоодогч байх юм байна гэжээ. Энэ дэшрамд Ганагийн сувгийн сонсогчдод хэлэхэд Константин Филимоновын Нострадамустай хансан түүх ном 1980-ад оны сүүлээр 1990-ад оны эхээр гарч байсан ном юм а. Америкчуудын хүлээж буй тэр эмгэнэл гэдэг үг нь 2001 оны 9-р сарын 11-ний террорист халдлага байж магадгүй гэж Ганаа боддог юм а. Одоо ингээд үргэлжлүүлцгээе. Хамгийн шантаршгүй үл итгэгчид хүртэл Мишель Нострадамусын зөнд хүндэтгэлтэй ханддагч ирээдүйг өгтөн харах ер бүсийн хүмүүсийн тухайд тунж зовлонтой маргаан бидний дунд байнга өрнөдгийг та эрх биш гадралдаг байлгүй. Тэгээд ч таны туулж өнгөрүүлсэн он жилүүд амьдралын тань дурсамжит барим тавин бодтой. Энэ бүхэн нь өнгөрсөн цагийг нэгд нэгэнгүй нэрвчлэн харах боломжийг бидэнд олгодог. Тэгвэл би болж амжаагүй хизээ нэгэн цагт бодиттой болох тэр зүйлийг яаж зөгнөн харж чадаж байна вэ? Яаж? Уралын нэгэн парапсихологч ухарч амьдардаг. Өөрөөр хэлбэл бусадтай адил одоо өнгөрсөн цаг дээр ирээдүйг давхарлан ороодоггүй харин эсэргээр нь дамран голыг задалдаг төгс төгөлдөр хүмүүсийн тухай сонирхолтой хувилбар дэвшүүлсэн. Ийм хүмүүс ирээдүгээс ирсэн учраас ирээдүйн дурсамжтай байдаг. Гэхдээ ирээдүйн тухай мэдрэхээс өмнө өнгөрсөн цаг руу шунгах шаардлага зайлшгүй гарна да. Тэмдээ ч далдыг харагч заавал метрокогнитив буюу өнгөрснийг харах чадвартай байх ёстой. Далдыг харагч энэхүү салбарт Английн хосгүй бэлэгтэй хүн Хейро буюу Лунде Арман гүн тун шалдартай. Тэрээр олон жилийн тэртех дарагдмал гэмт хэргийг яд хэмгүй илрүүлдэг. Бүр хууль зөрчсөн анхны сэтлээс агуулад гэмт хэрэгтэн хохирогчийг нь хүртэл үргэлжлүүлэн зурглаж өгүүлдэг. Эдгээр толботой бүх зүйлийг наривчлан хэлдгээрээ нэгэн алдаршжээ. Хейро далдыг харах 3 хэлбэрийг гурвуулангийн дээд зэрэгээр эзэмшсэн нэгэн байлаа. Харамсалтай нь түүнийг хэмжээлшгүй шунал нь алдсан юм. Английн далдыг харагч тэр эрхэм Нью-Йоркт ховын мөрдөг төвчөөнөж зөвхөн мөнгөтэй хүмүүст л үйлчилж эхэлжээ. Үнэтэй бэлгэсэлт хэмжээлшгүй мөнгөн шагналууд үйлийн лайт үүргээ төвөггүй биелүүлж нэг л мэтгэд Хейрогийн ховорхон авьяас чадвар эзнээ орхин зайлсан юм. Энэ нь түүнийг бажигдуулж тэрээр нэр хүндээ аврахын тулд нүсэр том шоу зохион байгуулахар шийджээ. Гэвч залим их нь илчлэгдэж Хейро дэлхийн хэмжээний алдартай зөнчнөөс годомжны элбчийн хэмжээнд хүртлээ шалтаав. Эцэст нь тэрээр нэг мөсөн дампуурч доош орон олон жил ядуу зүдүү өвчин эмгэгтэй явсны эцэст ядуучууд тэнэмлүүдийн эмнэлэгт хөөрхийлөлтэй нас барав. Ийм гонигтай боловч соргомжтой түүх бас байдаг юм. Уг нь Хейро бүх зүйлийг өгтөн хэлж чаддаг байсан юм. Гэтэл өөрийнхөө сүрлийг яагаад харж чадсангүй вэ? Далдыг харагч өөрийнхөө ирээдүйг тэр болгон харж чаддаггүй. Тухайлбал Григори Распутин Киев руу явахын өмнө ерөнхий сайдад нүүрлсэн үхлийн аюулыг Столипинд анхааруулж байсныг бүгд мэднэ. Хоёрдугаар Николай хаан, Хатан хаан хүүхдүүдийнх нь аимшигт говь тавилан Распутин өгтөн хэлсэн. Гэхдээ Оросын хааны ордны үзмэрч өөрийнхөө эмгэнэлт үхлийн тухай гагцхүү далдыг харагч Хейрогийн амнаас л сонсчээ. Гэхдээ Хейро Распутин хоёрын эмгэнэлт өсгөлж зайлшгүй зүйл байсан юм. Ягд гэвэл тэднийг ох мэдлийн ариун болгохт нэвтрүүлтэл тэд авьяас бэлгээ хомхоо шунал зорилгоор ашиглаж өөрсдийгөө боллож өргөсөн. Ялангуяа нууцлаг далд тэр бүр бидний нэвтрээд байдаггүй тэр ертөнцид шударгууг гүнээ эрхэмлдэг юм.